Монгол Ардын намын дэргэд арчлал клуб байгуулагдаж өнөөдөр үйл ажиллагаа эхлүүлээд байна. Тусгаар тогтолцооны ордонд болсон клубын нээлтэнд оролцогчид нийгэм манлайлах замаар улсад орох хүсэлтэй арчлалыг дэмжих залуусын нэгдэл хэмээн өөрсдийгөө үзэж буйгаа илэрхийлж байсан юм а. Уг клубыг санаачлан байгуулсан ерөнхий сайдын зөвлөх хуулч Ичин Нормын тодорхойлснол уг клубын гол зорилго нь улс төрийг сонгодог утгаар нь хэрэгжүүлж түүнийг цэвэр бөгөөд эрүүл хэвх нийгмийн салбар бүхэл манлайлалаа бий болгосон залуусын орох ажиллах талбар болно гэдгээ хэлсэн юм а. Тэгэхээр өнөө үеийн залуучууд ялангуяа улс төр нийгмийн салбарт манлайлж байгаа залуучуудын ийм ардчлал гэдэг клубын нээлт өнөөдөр болж байна. Тэгэхээр бид ардчлал гэдэг бол тийм ээ, ардчлал гэдэг бол хүний эрх гэсэн үг, ардчлал гэдэг бол сайн засаглал гэсэн үг, ардчлал гэдэг бол авилгалгүй байна гэсэн үг, ардчлал гэдэг бол ядууралгүй байна гэсэн үг. Тэгэхээр энэ ардчилсан ийм авилгалгүй, ядууралгүй хүний эрхийг дээдлсэн тэгш эрэхтэй бас шудраг тогтолцоотой нийгмийг хүн бүр хүсэн хүлээж бүгдээрээ хүсэмжилж байгаа. Тэгэхээр өнөөдөр ялангуяа улс төрд орж байгаа залуучууд хин нэгэн даргаыг дагаж юм уу, ямар нэгэн алдан тушаалын сүлжээгээр дамжиж улс төр нийгэм эрх мэдлийн талбарт хүрэх биш, харин нийгэмд манлайлж нийгэмд болохгүй бүтэхгүй байгаа тэр асуудлуудыг ярьдаг, шийдвэрлэлцдэг, ийм манлайллын түвшинд оролцож яж улс төрлөө ордог. Тэгээд ийм замналыг бий болгох ийм зорилготой манай клуб үйл ажиллагаа нээж байгаа. Уг клуб нь одоогоор нийгмийн манлайлагч улс төрч жирийн оюутан гээд олон залуусын игнэнд нэгтгэхэд байгаа бөгөөд арчлыг дэмжигч бүх залуучуудад нээлттэй ажээ. Хатуу зохион байгуулалтгүй бүгд үзэл бодлоо илэрхийлж удирдан манлайлж санаачлан оролцох боломжтой гэдгийг онцлон хэлж байсан юм а. Арчлал клуб нь нийгмийн манлайллыг бий болгож залуучуудад хандсан олон арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөд байгаа юм байна.